За сайн байцгаана уу? Бичлэг үзэх хүчтэй мэндийг хүргэе. За өнөөдрөөс эхлээд очроор өгтлөгч нэрт их хөлгөн судраа бүлэг бүлгээр нь ингээд хувааж оруулахаар эхлэж байна. За өнөөдөр эхнээсээ одоо эхний хідэн бүлэг нь орно. Тэгээд дараагаар нь ингээ хэсэгчлээд ямар ч байсан 3 4 бичлэг болгож оруулахаар төлөвлөж байна. За зүрхэн тарнасаа эхлээд хэдүүлээ. Судраа эхэлцгээе. За очроор огтлогч нэрт энэ хөлгөн судрын зүрхэн тарныг нэг удаа уншихад нэг төм 9,000 одоо судраа уншсантай тэнцэтгэ гэж зарлигалсан байна. За намавагади празння прамидая умнада дида илиши милиши би наян намо багади бради ириди мириди шуриди ушуру биюе сухай сүсүди урд энэ замбуу твий энтхий орно эцэг их химээх нэрт хийдийн төсөр ойр газарт нөхцсөн ба ирээдүг эндүүрлгүй мэдэх нэгэн мэрэгэн балинж бярман багш байжээ. Тэндээс тэр хийдийн олон хуваргууд бярман багштор одож эрваа дүрийг үзүүлснэ хариуг тусын сайн мууг ялгаж өгүүлэхэд гагцгүй 10 наснаа аргадын санвар авч ариун сагсан нэгэн номч мэрэгэн өчүүхэн тан түүнд ор өгүүлрүүн аяа хөөрхий оюун бэлэг чинь хурц сайн бөгөөд нас чинь өчүүхэн боловч альва үлийн үрийг эндүүрүүлгүй идэлхийн тулд хойд мөрийн аль тус болох үйл үлдэх хэрэгтэй вэ хэмээн тэр дор тэр тойн бярман багшийн үгийг маш итгэн ийн сэтгэрүүн бибээр урд төрлүүдтэй амьтны амьд тасалсан ба өглөг эс үгсэн хийгээд амрах садангуудыг салгасан зэрэг нүгэл хилэнцээр насан охор болж хүсэл жаргалангаас хагацхын тулд энэ сайн төрлийг олсон. Үүнд ор шүтэж урдын тэдгээр нүгэл хилэнцээ арилгах буян үлдэж нүгэл хилэнцийг төвчж ном буян эс үйлдвээс тоо томшгүй олон галавдаар зовлон идлэх тул зүудний олз мэт энэ сайн төрөл олсон дороо намжлан эс арилгаас үл болмай хэмээн айнж очиж насан даруй нөхцөөс буян үйлдэж үл болох бүү хэмээн сэтгээд нэгэн эглэг нэгэн аглаг хийддор альва хүссэн өвдсөн ном хувь сүсэг сайтай хүнд олдно хэмээснийг судар түүх үзээд тэр дор хийд одож насны шидийг гуйсугай хэмээн өөрийн багштай учраас багш нь зөвсөөрөн сойрхов. Тэндээс тэр хий таан буй тэнд одож ин хэмээн хутгагүй аяа агай хүчит 3 эрднэ. Альва амьтныг алаглжлан алгасалгүй түгээмэл нэгүүлсэгч адистдын хурыг булгагч 3 эрднэ. 3 хороор согтуурсан Нисванисын харанхуугаар бүрхэгдсэн нүгэлт намайг тэргүүлэн хамаг амьтныг авран сойрох хэмээн шүтвээс төрөл тэргүүлэшгүйгээс идүүгээ хүртэл хураасан нүгэл түүтгэрийг арилгаж нас урт болоод эцэс хойддоор бод хутгийг олох номыг надад илт сойрхох болтугай хэмээн нэгэн үзүүр сэтгэлээр залбиран мөргөөд тэр хийдийн доторх бүхий олон давхар дэвтэр судраас нүдэ харалгүй гараараа тэмтэрч нэгэн дэвтэр аваад үзвээс очроор огтлогч судрайжгүй. Хутга гуйсан ёсоор хүсгүй мөрийг залбиран өрөөж өдөр шөнө ядан болгон уншваа. Хойно нэгэн өдөж тэр орон гэрлэр дүүрч сайхан үнээр ханхлаад ариун биеийн 10 хүчин хичээл луга төгссөн тийм 2 аяг дахимлаг нэгэн дэвтэр залж ирээд чиний уншдаг очроор огчлогч ном энэ буюу үүнд оруулж чадах үйл нэгэхэн ч бэр үгүй. Чиний нас буян ба эргэтэн хиймэр дэлгэрч эд агуурс луга төгсөөд номоор амьтныг удирдан явуулаад 3 муу заяаны үүдийг бөглөөд шид бүтгүй хувь луга төгсөх болтугай. Химээсэн дор тэр таан маш басиж сүсэглэн мөргсөн дор 2 аяг дахимлаг үл үзэгдэн одов. Тэндээс тэр тойн насчаад мөн балинж бярман багшийн дэргэд дооцсонд тэр багш үзээд маш айнж очиж чи хэм буй? Хэрвээ урдах охор наст той мөн болбоос чи бэр юу үлдэж
Насны гавьяа олвоо хэмээсэн дор тойн өгүүлрүүн. Очроор огтлогчийг ядан болгон уншснаас бус зүйл үгүй хэмээн бүрнээ өгүүлсэн дор тэр балинж бярман тойн дор мөргөөд очроор огтлогчийн адис тутын агуй хүчин хийгээд тус эрдмийн тунхаг тарав. Охор наснууд урт наслаад цаг бусын үхэл үгүй болгов. Тэр тойн 95 хүрч төрөл игүүтгээд төгс байсгаланд бурхны орноо төрөв. Бэлгийн чамд хязгаар хүрсэн очроор огтлогч судрыг аглах хийдээс олж насан урт болсон ба цаг бусын үхэлгүй болсон тус эрдмийн тайлбар анхны зүйл болоо. Бас нэгэн газар хэд дор бадрангуй маш догшин тэнгэр байжээ. Тэрээр хурам өндөр ба цаг бусын цас шуурга буюу их хий салхин тэргүүтэн болгох хүн амьтан дор гинэт найдангуй сэтгэл төрүүлэх хүссэн хэрэг тусыг үл бүтээлгэх хийгээд үр жимс ба мод өвс тэргүүтэн маш сайхан боловч тэр газар явх хүн амьтанч байтугай нисэх шувуу ойр одоос мөн хөсөр унаж өхүүлэх бөгөөд түүн дор альваа амьтан ойр одож үл болмоо. Тэр цаг дор энэ дэлхийн нэгэн гайхамшигт таринч байжээ. Тэр лус савдаг 8 амиг тэргүүтнийг зүрхэндээ хураасан бас урсхуй мөрөн их усыг зогсоох хурай газраас ус урсгах тэр мэтийн агуй хүчтэй байжээ. Ад бүг альбан тэрэн мамуу алмас зэргийг боол мэт дураараа үлдэгч их чадaltaй тэр таринч тэр муу авирт догшин тэнгэрийн тэнд одож сүмд ороод тэр догшин тэнгэрийг номогдохын тулд догшин тарин уншив. Шүндөлийн цагт тэр тэнгэр таринчийн бүх үгсийг даслаад тэргүүнийг нь хагалж өхүүлээд хүүрийг нь гадна орхисныг тэр таринчийн нэгэн шав олж үзв. Тэр шав багшаасаа нэн үлэмж чадaltaй таринч бөгөөд тэрээр багш юугаан догшин тэнгэр доор алагдсныг үзэж мэдээд тарины бүх хэрэгслийг авч тэр сүмд орж муу үнэрээр утан асар ууралсан дүрээр сууж догшин тарны гатуу зоргоор уншив. Тэр тэнгэр даруй тэрэн таринчийн зүрхэн дор орж цусаар бөөлжүүлж өхүүлв. Тэр цагт тэр орны улас дор очроор огтлогч судрыг уншихч нэгэн өчүүхэн таан байжээ. Тэр сонсоод энэ сэтгэрүүн тэмцлийн үлэн дор өгсөн 2 таринч өхөөлөгч 3 тэнгэр 3 аяа хөөрхий. Маш муу хилэнцэд тул тэр хийд дор очиж очроор огтлогчийг уншсавай хэмээн сэтгэж хүчсийн сав аваад отгой дор тэндх газрын хамаг олос үгэлрүү. Аяа тойноо. Чи тэр аюулт орноо бууад амьд гарч үл ирмүү. Тэр 2 таринчийг өхүүлсэн гих ажээ. Хинч түүн дор холдож яахан чадмай. Хөгшин ураг хийгээд бидний сэтгэлийг бүү зовоотгой хэмээн сургасанд тойн өгүүлрүүн. Та бүгд сонс. Ялж төгс нөхцөн бурхан бусад дор багш болоод надад үл болох бус билээ. Дээдийн ном зарлаг омогтгоогүй буюу иш шар хувцас өмсөж санваар сагсан хувраг амьтныг нэгөөсгүй үгүй бөгөөд найдангуй хорт тачаах сэтгэлтэй болбоос шагшаа бад санваар эвдэрч муу заяанд унах бус юм бөө. Тимийн тул тэр 3 хийгээд амьтны тусын тулд зоримоо хэмээн оцсон дор тэр олон улас тэр тойныг үнэхээр өвхийн үйл ирсэн буйзай сургаж ятхан хэлвж үл болох буюу хэмээн үгүйлэлдв. Тэндээс тэр тойн сүм дор ороод нэгэн үзүүр сэтгэлээр очроор огтлогч судрыг уншин сув. Шүнд өлийн цаг дор өвөл хураад гэлбэлгээнээр захилан газар ихэд хөдлөөд догшин мөндөр хур хийгээд улаан салхи болж мод унах уул эвдэрч их далай долгилсон цалигва. Тэр орны догшин тэнгэр түүний дараагаар маш айх мэт амнаасаа гал бадруулан хамраасаа утаа бөгөөлж альва зүйлийн муу дуугаар гашгиран артаа зөөл бүрийн мэсэн барьсан мөн өөрийн дүртэй маш олон нөхдөөр хүрээлүүлэн бие нь асар их аимшигтай чөтгөр болон хувилж сүм дотор орж ирсэн нь тэр өчүүхэн тойн айх сүрдэх сэтгэл үгүй аяа хөөрхий муу үлийн үрээр ийм дүрс авсан их зовлонт амтан буйзай хэмээн нэгүүлсэн сэтгэж очроор огтлогчийг уншин сууваас тэр догшин тэнгэр тойн дор хэлж тэмцэх сэтгэл үгүй болж номын дуу сонсоод
олон чөтгөрийн сэтгэл амарлангүй болж тэр тэнгэр өөрийн өгийн биеэр болон хувлав түүний олон нөхөд дархан одов огторгуйн үүлэн арилж альва үүлэн сайн болвоо тэр догшин тэнгэр ганцаар үлдэж хоцроод ийн өчрөн аяа тойноо бибээр агуй хүчин чадал их намайг газрын хүн амтан жатхай хинч үл чадахгүй надад айх сэтгэл өчүүхэн ч үгүй бөлгөө гэтэл чиний амийг тасалхаар ирээд уур хилэн минь номхорж хүч чадал их л доройтсон бололтой санагдмөө химэн биширхүн сэтгэлээр алгаа гавсарч баруун өвдгөөрөө хөсөр сүгдэн ийн өгүүлвэрөө аяа тойноо намайг нэгүүлсэгч энэ судрын дууг сонсгон сойрох химэн өчсөн дор тэр тойн өгүүлрөө энэ номоор урд нөхцөн түүнчлэн ирсэн бурхад номлосон бэлгийн чанд хязгаар хүрсэн очроор огтлогч тэр их хөлгөн судар буй зай үүнийг уншваас бичвээс үгүйлбээс авбаас дууг сонсваас альва сайн үйл бүгдийг дэлгэрүүлэх муу хилэн зүйл бүгдийг сүнөн арилгагч адстын агой хүчин огоод төгсгсөн судар болоо альва ном номлогчийг багшлам химэн өргөн хүндлэх ёстой ном сонсогчийг шав өгөлгийн эзэн химэн асран тэтгэх өршөөх ёстой бөлгөө тиймийн тул би бурхны сургаалаар нүгэл хилэнцэд өвөл бүхнийг дэвчиж хамаг амьтныг туслах буйны өвлөөс бус надад явдал үгүй чибэр омог дээрэнгүй хийгээд өөр хилэн ихтэй нүгэл хилэнцгийг зээрлэхгүй бусдын зовлонг мэдэж асрах сэтгэлгүй зэргийн харшлах явдал чамд олон ялангуяа амтны ам хорлох тэргүүтэн бэрх нүгэл хилэнцгийг чи үлдэх тул бидэн хоёрын эв тангараг үл нийлмэ химээсэн дор тэр догшин тэнгэр ийн өгүүлөө би идүүгээс хойш алив нүгэл хилэнцгийг дэвчиж бурхны сургаал дор орж шашин дор тус хөргсүгэ химээгээд очроор огтлогч номын дор оруулсныг тэр хамаг орны улас дуулж мэдээд очроор огтлогч судрыг бичүүлэх хийгээд удирдан авч ядан болгон уншуулах олон зүйлийн дахил өргөх ба боодол баримтыг өргөх орой дээрээ залж гэр хүрээгээ тойрон эргэх залбирэн мөргөх зэрэг тусдаа аль болохоор дахиж шүтсний буйнаар энэ насан дор цаг бусын үхэл зовлонгүй урт наслан хойд заяанда сайн төрлийг олцгоо очроор огтлогчийн адс татаар өчүүхэн тойны ертөнцийн догшин тэнгэрийг номготоход чич бас олон амьтанд сайн төрөл олгосон хоёрдугаар зүйл болоо. Бас нэгэн хийдийн оронд дармаа гарвоо химээх аяг дахимлаг том байжээ. Тэр олон сүм хийд босгож хурлын олон хуваргын суух гэр ба хамаг хэрэглэгдэх хөрөнгийг гүйцэтгэн байгуулж бас нэгэн ариун саахнаар бэлтгээд ертөнцийн зарлагын судар дандарсын аймгийг залж авах бичиг бичүүлэх унших хийгээд лам ба бурхтын биеийг элдв зүйлс эрднэр бүтээн дахиж шүтээд тэр мөн хүү сангаас хэрэглэж суув. Тэр бурхан судар шүтээнийг сэтгэгчлэн бүтээж төгсгсөн тул сэтгэл амар ном уншиж суутал нэгэн хаврын дунд сард тэр танд хүргэн өвчин хүртэж элдвэр эмнэвч өвчин улам нэмэгдсэн дор ийн сэтгэрүүн үнэхээр үхэхийн цаг болвоос хинч хариулж үл чадах хэмээн номлосон буй. Өөхөх буюу өөхөх юу ч үгүй гагцгүй хойдын тул бүтээсэн шүтэн дор ам дасрахын урд гэрээслэн мөргөж хойд мөрөө залбирын хэмээн бус хідэн хүнийг дагуулan хийдийн хүрээн дор орвоос нэл шарах хувцас өнгөтэй номт дээл өмөлсөн нэгэн тойн давцан дээр суухавэ. Тэр гоо үзэсгэлэн адист тогтсон тул мөрөгвөөс тэр ийн өгүүлрүүн дармаа гарваа чи бурхан судар хийгээд хурлын ном ба хуваргын хэрэгсэл зүйлийг бүрэн төгс бүтээж цаглашгүй их буян үйлцэн боловч 3 эрдэн дор нэгэнд зориулсан дахлын хэрэгслээс эдэлж эдсэн чинь буян хилэнц хоёрыг холцонгуйгаар үйлцэн болоо. Тэр нүгэл хилэнцээр завсаргүй тамад унах болжээ чи. Хамаг хилэнцээ гоцроолгүй. Арилгаваас идүүгээ өвчин чинь эдгэж эцэс хойд сайн төрлийг олох буюу
Эс наминчлан арилгаас идүүгээ төрөл эгүүтэн завсаргүй тамад унаж үн удасны эцэст энэ өөлцөн буйны ачаар зовлонгоос танилж амрах нэгэн цаг эцэстээ ирэх буй зэ. Үлгөрлвэс жасын хөрөнгөөс чиний хэрэгэлсэн тариа будааны ширхэг хідүү тоотой болвоос тэр тоогоор насалж зовлон эдлэх тул баахан удна химэн зарлиг болгосон дармаа горвоо өчрөн аяа тойноо тэр их хилэнцгийг би бээр ямар буян уйлдвэс түргэн арилгах буюу химэн үтсэн дор залбирал бөгөд арилган чадах боловч нин түргэн нь очроор огтлогч судрын аймаг нүгэл хилэнцгийг эвдэж арилгахад ирхэм сайн тэр юуны тулд химээвэс 8 төмөн 4,000 нисванисыг арилган ариутгах хийгээд хүнд их хилэнцгийг эвдэж түргэн арилгахын тулд энэ эрт урд нөгдсөн бурхад намалсан идүүгээ ялж төгс нөгдсөн шиг мөөний бурхан намалсан ирээдүйд түүнчлэн ирсэн дайсныг дарсан үнэхээр туулсан мянган бурхан намалсан ба номлох бэлгийн чанд хязгаар хүрсэн бэлэг брамид үүний адистын агвай хүчинг хинж сэтгэн өгүүлж үлгүүцмүү адилтахваас мянган хүн нэгэн үлийг магтваас сайнаар алдарших муу химэн хилэлцвэс мөн түүгээр алдаршмуу өчүүхэн төрлөختөн муу танхаачууд сул үг тэр мэт болох атал тэнсэл үгүй үнэн төгс туулсан бурхтын намалсан очроор огтлагчийн адистын агвай хүчин тэнсэлгүй өзүүр хязгааргүй химээ мэдэж залбирваас түүнд үл чадах үл нэгэхэнж бэрүгүй тэмийн тул очроор огтлагч судрын адистатад арилгахан дамжиггүй химээсэнд дармаа горвоо таан өвчөндөө мунхарсан нь дуртахын сайн сэтгэлийг олоод хамаг эд таваараа барьж очроор огтлагчийг 108 бичүүлж уншуулад буянд нь байгаа бүхнээ өргөв. Тэндээс тэр тойны өвчин нь идгэж эд агуурас урдаас уламж баян болоод 97 насалж төрөл эгүүтгэж төгс баясгаланд орон дор майдрын дэргэд төрөв. Бэлгэн чанд хязгаар хүрсэн очроор огтлагчийн ач тусаар дармаа горвоо тоон догшин өвчнөөс танилж эцэстээ төгс баясгаланд орноо төрсөн 3 дугаар зүйл болоо. Бас бус нэгэн гэрийн эзэн өвчин хүртэж төрөл эгүүтээд ирэлгийн гэлчлугаа хамт ирэлгийн оронд хүрвэс ирлэг наман хаан зарлаг болрон аяа хүмүүн чи чөлөө учралд орноо төрсөн тул дээш одох буян юу болдов доош унах муу хилэнц юу хийв химэн асууваас тэр хүн өчрөн би очроор огтлагчийг ядан болгон уншигч бүлгөө бас олон зүйл үзлэг сорилго буй хилэнц хийсэнгүй химэн үтсэнд ирлгүүд бичиг талиндаа үзээд өгүүлрэн очроор огтлагчийг хэд уншсан боловч сайн муу лам хар альва хүнийг сонжих илэглэх нэр хоч өгөх доромжлох зэргээр олон хүний сэтгэлд хориг атгаг төрүүлсэн ба олон амьтны амьд аслан буян ном үлдэгчдэд нэр хоч тавьсан зэрэг хилэн зэх боловч очроор огтлагчийн ачаар арилаад өчүүхэн үлдсэн байна химээсэнд наман хаан зарлаг болрон үүнийг чи энэ өдөр эдэлбэс зохих тамийн зовлон эдлүүлээд нааш авчир химээсэнд ирлгүүд нэгэн буцалсан зис нуурын дэргэд авчирч хүмүүн бус аимшигтай олон амьтан хүрээлж ирээд чагсан өгүүлв нөхөр чи ирлгүүд тэргүүлэн бид бүгдийг доромжлон басаж хочлон нэр өгөн хэлэгч буй зай бид авсгай хурдан шиг морь нохой шиг олныг авчирсан буюу бид үзсүгэ ураг садан олноор ирсэн буй зай бид золох сугай химээлдэн юр тэмцэлтгүй дор амьд ахуй цагтаа хилэнцтэй муу үйл юуг яаж үйлдсэн тэр ёсоор цэгнэж тэдгээр бүгдийг өгүүлж доромжлон авирлах үе дор тэр хүн хоёр нүднээсээ нулимс цөврүүлж хоёр гараараа наминчлан айн оёд минь би бээр ис мэдэж хилэнцтэй явдлаар явсан ажгүй намайг авран сойрох хэмээн гуйн жичрэн дагдаж нуун далтлах газар 90 ядан явтал тэр цэс нуурын дотроос 500 алдын төдий урт биетэй олон толгойтой нэгэн могой гарч ирээд хүний хил аялгуугаар өгүүлрэн чи бээр амьдрах ёс мөн боловч ажтай адгуусаа алах үр зулдахтай амьтныг бас алсан хийгээд аж төрөх ёс мөн боловч алив бусдыг зовох ба өлсөх ундаасхыг үл мэдрэн эцэг эхийг өргөн хөндлөх ёс мөн бөгөөтл доромжлон сэтгэж шашин төрийг хүндэлвэс зохих атал буруу үзсэн ба
Эс өгснийг эдэлж занснаар ичгүүр сонжуур үгүй бусдын эм лугааг хүсэл алдсан. Өвөөс зохих үгэлгийн буйны орноо үл өгөн. Аль зохис бус тоор өгөх. Энэ мэтийн үгэл хилэнц чамд олон бөлгөө. ертөнцид аль эрх дураараа явсныг үзэх цаг чинь эдгүй болов хэмээгээд тэр могооны толгой бүр тэр хүний махнаас дасар татаж аваад үгэлрүүн догтсон дүрмээс илүү жинлүүр авсан хийгээд худалдаа арилжаа хийхэд дорцыг санаатаагаар шулж илүү хувь хусаж авсан энэ мэт химээгээд махнаас нь дахин дасар татан аваад бас эрэлгүүдээр түүнийг цэс нууранд буцалсан зэс нуурын дотор оруул бас махан шалбарч унаад ясыг гадна гаргаж тавихад урдын адил хүн болоод хоёр нүд нь сохорч унах тэр мэт зовлонгуудыг эдлэвч үл өвхөн тэм зовлонгуудыг нэгэн өдрийн хагас идлүүлээ тавьчрахад эрлэг наман хаан зарлиг болрун хүмүүн чи идүүгээ үтсэн тэр тамийн зовлон 20 мянган жил идлэх бөгөөтөл очроор огтлогчийн ач тусаар ил зовлонгоос тонлов. Чи эндээс 33 тэнгэрийн орноо тэнгэр болон төрвөн хэмээн бэлгийн чанд хязгаар хүрсэн очроор огтлогчийн ач тусаар буцалмай цэс далайн тамаас тонилж тэнгэр болон төрсөн дөрөвдүгээр зүйл болоо. Бас нэгэн аяг дахимлаг тойныг эрлэг орноо хүрхийн урд эрлэг номон хаан зарлиг болрун. Энэ өдөр нэгэн их буянтай хүн ирэх буйзээ хэмээн байсан бишээж зарлиг болсон даруй нэгэн аяг дахимлаг бус олон хүнтэй хамтаар ирсэнд номон хаан аяг дахимлаг дор ийм зарлиг болрун. Тойм чи буйны ачаар ийм сайхан цог жавхлантай юм аа. Чиний хамт юуны тулд ийм аимшиггүй олон хүн амгалантайгаар ирсэн учир юм бүү хэмээн зарлиг болсон дор бибээр очроор огтлогч судрыг 108 бичиж бүтээгээд өөр бусад хамаг амьтны дусын тулд ядан болгон уншигч билээ. Эдгээр улс очроор огтлогчийг уншсан ба уншуулсан уншигчийг даган баясагч эд юмын зүйл өгсөн судар доор чимэг ба боолт баримтаг сэлтийг өгсөн энэ насны хэмжээгээр төрөл эгүүтээд номын чанараар над лугаа хамт ирсэн улс хэмээн өгүүлсэнд эрлэг номон хаан хоёр алгаа гавсран мөргөөд аяг дахимлаг тойнчи их цогт бурхны хөвгүүн бөлгөө. Амьтны дусын тулд тэнсэл үгүй их буян үлджээ хэмээн зарлиг болгоод дээш харсан даруй элдв зүйлээр чимсэн давцан үйл хүлэглэн бууж ирсэн дор тэр аяг дахимлаг тэр давсан дээр суугаад огторгуй дор халин одов. Түүний хамт иргэсэд нь сүсэг зарлагын их багын хэрэгэм зэргээр бод хотох хийгээд тэнгэр хүмүүний төрлийг олцгов. Учроор огтлогчийн ач тусаар аяг дахимлаг тойм болон бурхан болсон ба олон хүмүүс бод хотох хийгээд тэнгэр хүний төрлийг олсон 5 дугаар зүйл болоо. За энэ удаагийн бичлэгээ ингээд 5 дугаар зүйл хүртэл уншаад өндөрлөө. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баярлалаа. Та нар маань минийгаа дэмжиж subscribe дараад хэрэгтэй болов хин нэгэнд бас жаахан ч гэсэн тайтгарал өгөх болов гэсэн хүмүүстэй суугаа шеэрлээрээ. Баярлалаа.